Юу яцхан залуусаа бол бисэн байна. Өнөөдрийн лирик сутраа дээр underrated MCs дуутай ирсэн байна. Gang урлаг Монгол төгч юм лөө. Энэ дуу маань 2015 онд миний хийжсэн өмнө нь хийжсэн дуу байгаа. Тэгээд 16 оноос real label-д ороод артистаар ажиллаж хахад цомогт нэг дуу татсан. Тэгээд хамгийн сүүлийн дуу орж ирсэн. Тэгээд битийг луя хийгээд надад сонсуулсан. Сонсуулаад надад тийм old school тиймэрхүү темп мэдрэгдсэн. Тэгээд өмнөх би мэдээж амар олон тийм демо цацаагүй дуунууд надад байдаг байсан. Тэрнээсээ ямар ч байсан цомогтоо оруулчихъя. Дахиж сэргээгээ тэгээд нэг бадгийг нэмж бичээд нэг батгтай байсан. Тэгээд нэг бадгийг нэмж бичээд луягийн битэн дээр хоссон байгаа. Тэгээд энэ дуу маань ерөнхийдөө нэлээд хандлт авсан. Бүтсэн гэх юм бол тийм real label-д байхдаа хийсэн дуу байна. Тэгээд би Joker гизэг scratch-ийг хийсэн. Тиймэрхүү л байна да. Зориулсан гэж энэ дуун дээр бол би ер нь бол энэ underrated MCs гэдэг дуун дээр би өөрийгөө underrated гэж илэрхийлэхийг хүссэн. Надад skill байгаа, чадвар байгаа гэж би өөрийгөө тэр үедээ өөрийгөө мэдэрч ийсэн гэх юм уу тэр үедээ. Тэгэл ер нь бол underrated MCs гэж яг тэр үеийнхээ рэпрүүд дундаа би тэгж хийж исэн байгаа. Үеийнхээ рэпрүүд дундаа ямарваа нэгэн хүмүүст хандаж хийсэн гэхээс илүү би яг өөрийгөө ийм шүү гэж хэлсэн гэдэг байгаа. Тэгээд дунд орцгоё. Эргэн тойронд хаасайгүй гомолэтэй пүси нэг зүйлийг эргцүүлэн хийлийн нөмөр psycho music. Эргэн тойронд хаасайгүй янз бүрийн юм лайтай асуудлууд гомолэтэй пүси гэдэг нь ер нь бол тиймэрхүү утгыг илэрхийлсэн. Эргэн тойронд хаасайгүй гомолэтэй пүси. Нэг зүйлийг хэлэх гэсэн psycho music гэж миний рекордс байсан. Би одоо ингээд real label болсон. Psycho music байха болсон гэдгийг энэ дээр хэлж байгаа. Ganja шаан яг л далайн байцас сүши. Энэ дээр карата шаан яг л аратан шиг Bruce Lee. Ganja шаан яг л далайн байцас сүши гэдэг би ер нь бол тийм хүмүүс нэг тийм слоган тавиад янз бүрийн дунд дээр хэлдэг штэ. Тийм одоо миний нэг хэллэг байсан. Ganja яг далайн байцас сүши. Энэ дээр бол нэг амар утгасаадах юм байхгүй. Энэ дээр карата шаан яг л аратан шиг Bruce Lee гэдэг. Энэ бол ерөнхийдөө нэг амар ойлгож чадах юм бол байхгүй гэж бодож байна. Clap for me миний төлөө алга ташшүгэл. Clap for me алга ташихгүй бол нүгэл. Clap for me тэмээ бүгд намайг дагаад үгэл. Юм лад дэмэр пүтэн миний заасан зүрүү зүгэл гэдэг маань миний төлөө амжилт хүстэй. Алга ташшүгэлд алга ташихгүй байж болохгүй. Тэгвэл нүгэл гэсэн л утгатай. Тэгээд юм лад дэмэр пүтэн одоо нэг хиний заасан зүгээр явъя те Ленин багшийн зүгээр явъя гэдэг шиг тэгээд ер нь бол үгийн тоглолт энэ дээр ерөөхдөө скиллийг илүү харуулъя гэж би өөрөө тэгж ажилласан байдаг. Энэ бол 15 оны миний бичсэн rhyme байгаа ихний бадаг бол. Тэгээд нэг тиймэрхүү. Ойлгосон хитэн намайг дагаад миний заасан зүгээр явна. Аян дээрээ дэгжин дуулна шөп ба. Ойлгосон хитэн яг миний заасан зүгээр явна гэдэг бол би шин зам гаргаж чинь, шин нуур амьсгал оруулж чинь тэгээд мэдэрч байгаа надтай хамтдаа цаашаа мэдрээрээ гэсэн утгатай. Тэгээд энэ дээр дэгчин дуулна би яг нэстэг чон гэдэг дуун дээр ч юм уу бас нэг тийм хэллэгтэй энэ дээрээ дэгчин бүжин би гэдэгтэй энэ дээрээ дэгчин зэрлэг хүчин хийн гэдэг шиг энэ дээрээ дэгчин дуулна тэгээд шөп ба гэдэг нь бол тэгэл жоохон тийм аялгаа юм оруулсан хэмнэл оруулаад намайг мэдэх нэг мэднэ underrated MCB хотлооны хичээсэн хичээнүүдийн булшиг өхөн rest in peace намайг мэдэх нэг мэднэ би жоохон миний скиллийг яатай мэддэг гэсэн утгатай. Тэгээд хотлооны хичээсэн гаруудыг булшинд нь нийнэ одоо явцгүй гаруудыг л гэсэн утгатай. Микрофоныг шүүрээд авахд элдгээч надтай селфи хийн надад тариг охин байвал түүний бүгд лесбик гин намайг микрофон бариад ирэхлээр те Монгол улсын ерөнхийлөгч тэр үед дэлбэгдэрч байсан. Монгол улсын ерөнхийлөгч надтай ингээд зураг авахыг хүснэ гэсэн утгатай. Надад хайргүй охин байвал энэ нэгсэн да флекс те надад хайргүй охин байвал лесби
гэсэн утгатай. Тэр бол ерөнхийдөө энэ юу гэдэл яваад байгаа. Тийм wordplay ер нь намайг шин дуу гаргахад хүн болгонд баярын мессеж очно. Энэ бол real shit film Mr. MC Chan. Тэгээд энэ бол нэг амар утгасаадах юм байхгүй шууд утгаараа гэдгийг та бүхэн ер нь сонсохдоо мэдэрсэн баха. Тэгээд дахилтан дээр бол ерөнхийдөө scratch миний тийм авианууд явдаг. Тэгээд энэ дуун дээр илүү их би нэг Wolfism гэдэг нисдэг чон цомогтой орсон хамгийн сүүлийн дуун дээр өөрийгөө илүү их тэгж чонтой тийм scratch тиймэрхүү юмнуудыг мэдрүүлэхийг хүссэн. Хоёр дахь бадаг маань би бичгтээ болохоор эргэн тойронд гэж эхний бадгийг хэлж ирсэн юм чинь эргэн тойронд гэж дахиж эхэлсэн дээр юм болоо гэж би бас тэр үедээ бичсэн байгаа. Энэ болохоор 17 онд тэгэхээр би 2 жилийн дараа хоёр дахь бадгаа бичсэн гэсэн үг. Эргэн тойронд Tibu Abin Snitch Bitches Lucy-гээр дийлвжсэн Psycho Music-ээр ихний алхмыг хийсэн Ibn ер нь бол ийм гөрөөчн гарууд тийм худлаа гарууд ардуур урдуур ингэж янз бүрийн юмд ингээд одоо нэг нохоо гэдэг штэ хүмүүс жоохон муухагаар хэлчихэд тиймэрхүү хүмүүсний бичүүд тиймэрхүү юм байна гэдэг нь одоо тонгоргож өгнүүдээ зарим нэг өгнүүдэд ашигласан байгаа. Lucy гэдэг дуугаар хингэргийн дийлвжсэн. Тэгээ Psycho Music-ээр ихний алхмыг хийсэн би гэсэн үг. Эргэн тойронд зөндөө охид нөөцний охин Cash Person түүцний охин Эрдэмтэн Professor Moose охин энэ болохоор тэгэл ойлгомжтой тэгэл эргэн тойрон зөндөө охтууд хүрээлж байна. Надад хайртай байна гэсэн л утгатай. Тэр үед тэгээд түүцний охин гээд юу лээ кино минь гарсан. Гэхдээ тэрнтэй бол ямар ч холбоогүй. Тэр үед яг тэгээд таарсан. Тэгээд яг нэг Cash Person түүцний охин түүцэнд ороход л одоо ингээд тийм охин байна. Тэгээд ийм байна. Ийм хүрээл байна л гэсэн утгатай. Moose охин ч байна, тийм охин ч байна. Агаа нэмбэ гэж юу? Агаа нь яг Брюсний босс нь хажуу өрөөний төрөөсний охин мөнгө өгөхгүй новшрон зоосон байхгүй төрөвч нь хоосон өрөнгөн дүүрэн би хинбэ гэж юу те тэр үед яг агаа гэдэг тиймэрхүү rhyme бас нэг тренд болгох ч юм уу тиймэрхүү юм дээр дуунууд дээр бас ашиглаж исэн. Тэгээд агаа нэмбэ гэж юу? Брюсний би хинбэ гэж юу те Брюсний босс нь хажуу өрөөний төрөөсний охин мөнгө өгөхгүй новшрон гэдэг нь ер нь л үгний тоглолтууд явж байгаа ч гэсэн цаагаараа бас юм жоохон тийм фан хөгжилтэй юмнууд хэлж байгаа. Төрөөсний охин мөнгө өгөхгүй новшин. Тэгээд би өөрөө авьяастай иймэрхүү ийм чадвартай underrated MCs ч гэсэн надад төрөвч нь хоосно. Гэхдээ өрөнгөн дүүрэн гэхээр яг нэг хэсэг өрөнгөн дүүрэн байсан байж таарах нь. Агаа нэмбэ гэж юу? Агаа нь яг нэскүүлийн чойном Pump Side ирэн ягаан пүүснүү зохин эр хүний замын хүзүү уурт нэг хүний хүзүү богино би хинбэ гэж үдээ би одоо new school гэхээр одоо шинэ нэр нь рэпруудын чойном миний тархинаас юуж гарч магадгүй гэсэн утгатай. Тэгээд Pump Side гэдэг яг зөвхөн тэр үедээ би их өмсдөг байсан. Тэгээд дундаа оруулсан. Ер нь бол би real энэ дуу гаргахтаа хит real байхыг бас хүссэн байж магадгүй. Тэгээд ирээ ягаан пүүснүүд надад цохин эр хүний замын хүзүү урт нэг хүний хүзүү богино гэдэг нь болохоор бас зүгээр үгээр тоглосон байгаа. Тэгээд тэр үл ойлгомжтой байх гэж бодож байна бас өгөөдөлтэй. Өглөө босон нормог Генштейн мөнгийг тоолон доллар сайн студ дотор сөн кола хөргчөнд кола пяа. Өглөө босон нормог Генштейн гэхлээр би тэгээд нэг хэсэг бол ер нь бол нормог тэгээд ингээд амир нормуутай ажилтдаг байсан. Тэгээд студ дээр тэгээд ер нь бол өглөө болсон дээр Эйнштейн гэхээр би өөрийгөө ухаантай гэдэг утгаар хэлсэн. Ухаантай тийм смарт гэдэг утгаар хэлсэн. Тэгээд мөнгийг тоолон доллар сайн гэдэг үл ойлгомжтой. Өглөө болсон нойрмог тэгээд ингээд мөнгөө шүнжингээ ажилласан мөнгөө тоолж байгаа. Студ дотор сон кола гэдэг бол ер нь бол тэгээд энэ миний лайфстайл гэх юм уу та. Нэг хэсэг өөрийнхөө лайфстайлыг хэлсэн байгаа энэ дуун дээр. Хөргөчөнд кола пяав. Тэгэл кола пяав угаал сон кологоор дуунуудаа хийгээл өглөө босоод мөнгөө толж исэн гэдэг хэсгүүд байна. Залтай муужгаанууд мяв. Над тэд нар харагдан яг л хям. Underrated MCs амир шадын угасаа. Залтай муужгаанууд мяв гэдэг муужгаанууд гэдэг бол ерөнхийдөө тэгээд охтуудыг л хэлж байгаа гэсэн үг. Охтууд залтай тэгээд энэ дээр яг зүгээр бас л
ойлгомжтой юм дуудлагаар шууд юм авиагаар ажилласан байгаа. Тэднэр харагдана яг л хямтай харьцуулж юм гэхлээр зүгээр тийм амттай охтууд амттай харагдаж байна гэсэн утгатай. Тэгээд underrated MCs амар шатын угаасаа гэхлээр би underrated MC биш underrated MCs гэж олон тоон дээр хэлсэн болохоор ер нь бол дутуу үнэлэгдсэн рэпрүүд хиттэй mainstream болоогүй рэпрүүд амар байдаг шүү гэдгийг бас цаагаар хэлсэн байгаа. Нэг л мэдгээд цагаан сар, 6 сар, 6 сар гэдэг нь болохоор үгийн бас тийм тоглолтоор бичсэн байгаа. Ингээл ер нь бол ингэж лайфстайлаар ийм өдрүүдээр ингэж би амьдэрдэг би underrated MCs. Тэгэл энэ дуу ер нь бол бүтсэндээ. Тэгээд хоёр бадагтай сүүлийн хэсэг дээр DJ Joker гизэг scratch-ыг бол амар хийж өгсөн байгаа. Тэгээд энэ дуу бол гоё vibe-тай, гоё аятай. Би энэ дуунд маш дуртай. Тэгээд ер нь бол нэг тийм амар гүн утгаар ойлгоод авах юм байхгүй. Яг нь үгийн сайн ойлгож сонсч чадах юм бол цаагаараа зүгээр юм тоглосон хипхопын элементийг энэ дуун дээр хийсэн байгаа. Тэгээд Wolfison баярлаа. Gang урлаг Монгол төгчийн төлөө.